Үнэн дээр би яаж ялахаа мэдэхгүй. Гэхдээ ялагдаж болохгүй гэдгийг мэдэж байна. Антарал донд чи бигэрэл болон сүүлчимөч хүртэл тэнцэнэн бол миний зам миний хүч Метапиус тэгээ хятадууд үнэхээр галзуу юм хийж эхэллээ. Нэг гоё анимашн араас дахиад л нэг өөр гоё анимашн гаргаад байна. Бид бичтэй уйдна гэж байхгүй те нэг PowerPoint дээр нэг аним үзэхээс бүр залхаж штэ. Solo level-ийн ганцаараа намайг бол те энэ жилийг бас зугаацуулж чадсангүй. Ялангуяа season 3 нь 2028 онд гарна гээл бүр домгийн юм яриа л те. За тэр мэрч яах вэ тиймстэй. За шууд бүгдээрээ 2025 онд ийм байж болохгүй өстэй те. Одоо 2026 онд come on. За тэгээд эхний 5 секунд дээр нэг залуу гараад ирдгийн те. Тэгээд надад ийм юм цаг алга гэдэг тэгээд шууд зам руу алхаад телепорт хийгээд алга болчихноо. Тэгээ хөөрхөн машинтай хүмүүс бүр осолдуулах шахсан BM-тэй хүний бүтэн сарын сүйтгэжлээ штэ. Цалин одоо яанда чаваас. За дараа нэг охин хичээл дээрээ сууж байхад хүй твийн чамайг аврахаар ирлээ. Битгий сандаргүй гэдгийн. Тэгээд охиныг зугаа таалга зүүн тийшээ эрг ихний хаалгаа онгойлго гэдэг. Гэтэл охин дотор нь зүгээр л суучих юм шиг удаад байдаг хаалгаа онгойлгоочтой охин минь. Астан тэр мангасуудын хан дундуур орж чаддгаа марчихсан байсан. Үгүй бол аль хэдийн баригдах нь тодорхой. Тэгээд охиныг аварчхаад маш гоё эли дээр зогсно. Анимашн бүр амар жүж хүртэл гоё харагдаж нүдэн дээр нь хүртэл рефлекшн гарч байна. Хятад үнэхээр мөнгөтэй бололтой. Ажилт нь өстой сайн цалин авдаг байхаа. Дараа нь охинд Rolex шиг тансаг цаг өгнө. Тэгээд зодон эхэлнэ. Нэг хүн тийм хүчтэй зөксөн чинь шууд бүгдээрээ дайр гэдэг. Анимашн бүр гал цохилт өшөглөлт бүгд смүүтэстэй гайхамшигтай байгаа юм чи. Нэг нь нүүр нь өшөглөн нөгөөгийнх нь хүрмээр нь шидэн тэр хүрмэн дээр нь зүгээр хуудас биш бүр випэн шиг. Нэг хүн өшөглөхөд гэтэл шууд өвдгөөр нь зөхөн. Хэрвээ би байсан бол бүтэн жил амарна. Дараагийн хүн ирүүрөө нөшгөлүүлнэ бас өөр нэг адилхан. Тэгээд хамгийн солиотой хэсэг нь тэр эргэж үсрээд хүрмээ агаарт гаргаж ирдэг. Живо хүртэл өрсөлдөгчтэй болчих магадгүй шүү те. Живо мэдж байгаа сте. Жинво solo level-ийн. Сүүлд нь бүр толгооноос нь дээш хөлөө гаргачих нь үсэрч байна. Тэр бол үнэхээр галз үсэх байсан. Тэгээд тэр нэгийг дараагийн хүн рүү шидчихэн тэр үед бүгд ойлгосон юм. Энэ зүгээр нударгаар дийлэхгүй юм байна гэдгийг. Гэхдээ тэр залуу тэднийг бүр тоохгүй. Нэгнийх нь эрүүг рүү шууд зөхөн нөгөөг нь уус нь бултаад зөгчхон чиж бас дээрдэхгүй гин. Нэгийг нь бүр тэнгэр рүү бүршдүүлэн дараа нь зангаанаас нь барьж яваад энэ тухай хүнд ч ярьж болохгүй шүү гэж хэлдэг. Найзууд нь харчихсан бол бүр дууссан. Насан туршдаа шоолуулна. Тэр хүнийг яг л нохоо шиг зангаанаас нь хөтлж байгаа юм шиг харагдана. Тэгээд бүр сансар руу шидчихнэ. Бараг мэдгүй хайцсан бүүмэд нөгөө 3 хүн араас нь дайрсан бололтой. Гэхдээ дараагийн кадр дээр бүгд газар хэвтэж байдаг. Харин сүүлчийн хүн босоод дахиж дайрна. Бүр бүтэн байшингийн газраас хуулж аваад шидчихэж байгаа юм чи. Гэтэл юу ч тоохгүй нүрийг нь хувирлж алга. Яг л өдөр тутмын ажлаа хийж байгаа юм шиг. Ажилдаа орно. Хүмүүсийг зоодно тэгээд таарна. Тэгээд тэр байшингийн куб буюу дөрвөлжин хэлбэртэй болгочих нь чулуу тоосох яг тесрэлт бусныг бич бас яг энэсийг бол ойлгоогүй. Тэгээд дараа нь ямар төвхтэй юм бэ? Цикл эхлүүлэх амаргүй юм гэдэг. Юу гэсэн үг болохыг мэдэхгүй. Тэгтэл нэг залуу буу гаргаж ирнэ. Үннийг хэлэхэд бид үүнийг буруутгахгүй. Дэлхийг эргүүлчих шахсан үедээ яаж тэмцэх вүлээд. Гэхдээ дараа нь юу болсныг сайн ойлгоогүй. Тэр хүн цикл эхлүүлэхийн тулд face болсон юм уу бүүмэ time travel түүхүүд ер нь жоохон бодлонтой байдаг шүү дээ тэ цаг хугацаагаар хэлж байгаа түүхүүд. Тэгээд яв Rolex цагаан ширээн дээр зүгээр орхиод явчихсан байдаг. Нөгөө охин хин ч аваад явж болохоор ямар
амар careless юм бэ те. Дараа нь цаг хугацаа өнгөрлөө яв найзуудтайгаа Jenga тоглож байна. Унгалсан хүн дуртай хүнийг хэлэх ёстой юм жээ дөрмөн. Тэгээд яв нэг нэр хийсэн чинь яг өөдөөс нь сууж байсан залуу байла. Тэр залуу угаасаа яв дуртай байсан болохоор баярлнаа. Гэтэл хідэн тэнэг дээрэмчид хурч ирээд боссын өхөнд ойртож болохгүй гэдэг. Дээрэмчид үнэхээр ер нь лэм дуртай өхөн чамд дургүй байна гэдээ дуулчихна. Нөгөө залуу юу ч хийгээгүй шүү дээ. Яв өөрийнхөө нэрийг хэлсэн. Тэгээд бүр яв руу видео кол хийгээд наа залууга яаж зодуулж байгааг хар гэдэг. Гэхдээ тэр залуу би респект буюу хүндэлсэн утсан дээр нь яв байгааг хараад гэж хэлдэг. Үгүй шүү, би ингэж харагдаж болохгүй гэж шууд шилөөцний царайтай болно. Нэг хүнийг хейт бут гэсэн чинь тэр нь бүр гол руу нисээд унцглаа. Ямар хүч мөрөгсөн юм бэ? Нөгөө дэрэмчний зүгээр л амаараа том ярддаг хүмүүс байж одоо бүр найзан зүгээр үү гэж санаа зовж байгаа царайтай. Тэгээд тэр залуу усан дотор гэрэл харна. Эхлээд бүр чи юу зүгээр үхэж гэж байгаа юм уу гэж бодогдно. Гэхдээ тэр гэрэл рүү сэлээд очтол супер куб гэдэг зүйл олно. Тэр кубын шингээд өөрөөр дименшн руу аваад явчихна. Тэн дунд нэг чи телепорт хийж чадна гэдэг. Тэгээд тэр шууд телепорт хийж гэртээ толгой дотор нь дуун. Чи одоо энэ кубын мастер болсон. Энэ куб чамайг дэлхийн хаан болоход туслах болно гэдэг. Юу вэ? Бүр анимын гол дүр шиг болчихлоо шүү дээ. Одоо баг супер хүн болчихж байгаа гэсэн үг үү? Тэгтэл яваас мессеж бичнэ. Маргааш хоол идэх үү гинэ? Үгүй болооч дээ. Тэр охин чинь 4K-гаар нөгөө залууг өөрөөс нь болоод зодуулж байгааг харсан шүү дээ. Тэр залуу яв үнэхээр үзэн яддаг байхаа өөрөөр тайлбарлах надад дарга алга. Тэгээ дахиж тэг зодуулахгүй тул кубээс би яаж илүү хүчтэй болох вэ гэж асуудаг. Куб хариулна. Чи тусгай чулуунууд олох хэрэгтэй. Тэр нь чиний статусыг автоматар өсгөнө гэдэг. Маргааш нь тэр ангитаа тайван сууж байтал нөгөө нөтүүд дахиад хүрээд ирнэ. Ёстой амаргүй юм. Тэгээд нэг нь 5 цагт сангасны талбай дээр иргэдэн. Тэр нь шууд зөвшөөрч очино. Огт айсангүй. Гэтэл бүр 4 хүний эсрэг нэг биш. Дахиад 13 хүн дуудчихсан байна. Нэг хүний төлөө 17 хүн ирж байгаа юм уу? Тэгтэл нэг ах гарч ирээд чи хөвгшөрчихсэн юм биш үү? Энд тоглоод бужингаа татчихгүй гин. Гэтэл нөгөө гол дур шууд нэгнийх нь хөлийг барьж яваа шидэнд чи гэртээ байсан дээр байж гээд тэгээ зогсоохгүй. Найз чинь унцглаа одоо өөрөө хүрээд иргэн гэж уурлна. Гэхдээ нөгөө хүмүүс нь тоохгүй бүгдээр нийлээд арайд л байна. Нэгийг нь хөлнөөс нь бариа шид нөгөө нь агаараа өршөлөх гэж оролдсон куб хүртэл арт талаа харгээд туслаад байгаа юм чинь үнэн хөөрхөн. Гэхдээ тэр шудраг тохолж ялж чадахгүйгээ ойлгоо шууд хэтэрхий амар юм хийн. Нэг нь хүнийг бүр алах шахуу болгоно. Тэр үед хүмүүс сургуулийн жимд нэг ганг хүн нас барсан гэж ярьж болдог. Яриад харнаа. Дараа нь тэр бүр ил шиг юм ашиглан хэрвээ би тэнд байсан бол за би явлаа гэж зовтно. Би гуламжны зондоонд оролцох гэж ирсэн болох иш чидтэй мангастай тулдах гэж ирээгүй. Тэгээд тэр рейлиг дээр гулгаад дабл кик хийн. Нэгийнх нь нүүр нь дроп кик, нөгөөх нь зүгээр найзуудтай нийлэх гэсэн юм шиг өрөвмөр. Түүний нэг хөлнөөс нь бариад дэргүүлээд хайрцаг руу шидчихнэ. Бүр ядарч туйлдсан байсан чи ямар хүчтэй гэдгийг харуулна гэсэн царайтай байлаа. Тэгтэл өөр ганг хүмүүс хүрээд ирнэ. Тэд бүх зодооны харчихсан байсан. Тэгээд жинхэнэ зодоо ямар байдгийг үзүүлээг нь тэр шууд телепорт хийгээд гэрлийг нь унтраалга руу н очиод бүх гэрлийг нь унтраачихна. Ханхуу болчиход нэг нөхөр нь маш баяртайгаар клоуц слайн хийж зөхөн бүр камер нь 3 өнцгөөс бүр харуулж байна. Ёстой хүчтэй зөхөлт байсан. Дараа нь лепт кук тэгээд тоогоороо цээж рүү зөхөн. Тэгээд милөдө хүртэл гарч ирнэ. Чи энд юу хийж байгаа юм бэ? Буцаад яв гэмээр. Нэг хэсэг дээр нь бүр дабл блок хийчихэд дараа нь uppercut тоогоор нь цээж рүү хүчтэй зөхөн. Хамгийн сонин тэр залуу огт айхгүй байгаа хүмүүс чанга ойрол зодуулж байгаа хүртэл тайван. Тэгтэл цагдаа нар гараад ирнэ. Ванг нэг залууг чийл зодон хийсэн мэд жүжиглэн гин. Тэгээд гол дур би бүр хүчтэй болох хэрэгтэй гэж бодоод ер нь бол Джеймс дөөн хайхаар явна. Нэг агуу олж орноо. Төвчөндөө тэр нь 11 чулуу болсон.
Тэр 11 чулууг ашиглан 3-3-аар нийлүүлэн илүү хүчтэй жим хийж болдог юм байлээ л дээ. Гэхдээ бүтгэгдэн 100 цаг ордог болохоор хүлээх хэрэгтэй болно. Дараа нөгөө хоёр залуу дахиад л харуулна. Ванг тэднийг тийм амар зодсон болохоор одоо бүр жинхэнэ найзууд болчихсон байлаа. Саяхан л хүртэл хоорондоо муудалцаж байсан хүмүүс шүү дээ. Дургуй хүнээ ер нь зодчхоор найз болчихно гэсэн үг шүү заа юу. Гэхдээ тэр Revenge мэдээж өшөөгөө авахыг хүсэж байсан ч Вангийн өөрсдөө дийлхүүгээ мэдэж байсан болохоор өөр хүн дуудана. Тэр нь Mr. Love. Энэ хүн маш амар нэр хүндтэй нэгэн байлаа. Нэг удаа баян айлын эр хүүхдүүдийг зодчихсон юм байна. Тэгээд тэр хүүхдүүд хүчтэй ар талаа авга ахыгаа дууджээ. Гэтэл авга ах нь ирээд Mr. Love-ыг харангуйтаа шууд газар сөхөрж өвчлөлт гуйж эхэлсэн гэдэг. Бүр хүмүүс тэр явдлыг түүхэн үйл явдал шиг ярьдаг болсон байлаа. Кинелинкээс Carp Street гээд нэр хүртэл хүчгсэн байсан. Үннийг хэлээд би тэр авга ах нь байсан бол чи одоос миний хамаатан биш гээд тас харцна. Ер нь бол хамгаалтын нөхөртөө ойртвол гаргаад хай гиндэ. Гэхдээ Mr. Love бол түүний гэр бүл маш том нөлөөтэй хүмүүс гэсэн үг. Гэхдээ эхэнд гардаг байсан тэр нууцлаг хүнийг санаж байна уу? Mr. Love тэр хүнийг жаахан хитрхи уурлуулчихсан юм байлээ л дээ. Яг юу болсныг нь би мэдэхгүй. Mr. Love-д 2 хуруугаараа алдсан. Тэр явдал нэр хүндийг нь унгажчихсан болохоор гэр бүл нь хүртэл түүнийг орхичихсан юм байлээ л дээ. Тэр цагаас хойш Mr. Love нөгөө хүнийг байнга хайж байгаа. Харин нөгөө хоёр тэнийг Mr. Love-ыг ашиглаад ер нь өшөөгөө авна гэж боджээ. Гэтэл өөртөө ашиглуулчихсан нэг бүр гольфын бомбогийн тавьдаг сүрэн болчихсон байлаа. Гэхдээ тэд нэг хэрэгтэй мэдээлэл өгсөн. Яв бүгд гожо баг байхад нь яв аварсан гэдгийг мэддэг юм байлээ л дээ. Яагаад авсныг нь хэн ч мэдэхгүй. Тэгээд Mr. Love-ийн төлөвлөгөө яв хостэж болгож гожог гаргаж ирнэ. Гэтэл нэг нь хөөе тэр хаалхыг зохиж болохгүй. Супер павер барил байгаа хүчээр орвол өвдөн. Гин юу болоод байгааг ойлгохой байлаа. Тэгээд манай босс дээр гарсан хүнийг ална л гэсэн. Тиймээс чи явсан дээр гин. Гэхдээ Ванг үгүй гэд орчино. Гэтэл нэг том биеттэй нөхөр орч ирэн бараг 2 дахь хэн том болсон юм шиг харагдана. Ванг зохин тэр бүр мэдэрсэн ч үгүй зүгээр л тоосоо арчиж байгаа юм шиг. Нэг панчнд нь ер нь Дакийн наад гараа холдуул гэдэг шиг. Нөгөө хүн дахиад дайралт Вангийн гараас нь барьж аваа шичин бараг л шалан дотор оруулах шахав. Гэхдээ зодон дуусаагүй Ванг дахиад болтонгуудаа өшөглөөд тэгэд хамгаална. Тэгэд бүртэл цохилт хийгээд чи одоо бойл гэдэг. Тэр үед контр атак бүр алга ташмаар гоё болсон. Тэгээд Ванг өөртөө итгээд бүр хаймар гаргаж ирнэ. Тэр алхаараа нөгөө хүнийг зөксөн чинь түлхүүрүүд нь хүртэл нисчихнэ. Дараа нь дээш гаргах үед нь нүүрлэн шөглөөд хажуугаар нь өнгөрнө. Тэгээд шууд нисэж байгаад өвдгөлнөө. Нөгөө хүн хөөе ахаа чи намайг алах шахлаа гин. Тийм ээ чи угаасаа энэ чи миний зориг шүү дээ. Тэгээд 2 дахь тулаа эхлэх бүр нудрахаа болчихсон зүгээр алгадаад байдаг. Энэ тулаан дууслаад одоо ман 3 дахь давхарыг гаргана. Тэнд нэг өвгөн зүгээр зогсож байна. Том Холидей юу болоод байна хэмээн харагдана. Үннийг хэлэхэд тэр өвгнийг би хүндэлсэн. Найз охиныг нь аваад явчихсан болохоор шудраг зодтолдох тухай бодохчгүй. Энэ бол Вангийн анхны жинхэнэ хэцүү тулаан байлаа. Бараг ялагдах шахсан. Гэхдээ Азарыг эрхийнхээ өмнө өөрийгөө хөгжүүлчихсэн 99% болсон байлаа. Ер нь бол апгрейд хийгээд. Тэгээд яг цагтаа шинэ хүч нь анлок боллоо. Хүрмээ тайлна. За одоо жинхэнэ ажил эхэллээ гэдэг шиг. Тэгээд бүр хурдан бүр амар хурдан болчихсон заяа. GGK үзсэн үү? Гэмээр бараг флаш шиг цохилдог нь үнхээр галзуу. Би бол за ингээл дууслаа гэж бодсон. Гэтэл үгүй дахиад нэг амар техник хэрэглэнэ. Яг юу болсныг нь ч ойлгосон. Энэ бүхний хүмүүс ливер харж байсан юм байна. Тэдний нүдэнд жирийн нэг залуу 3 амар алуучныг ялчглаа гэсэн үг. Гэхдээ дараагийн 4 нь бүр илүү хүчтэй гин. Нэг охин хүртэл special bracelet зүүжсэн байна. Трийг бүгд зугтаараа гэж хүртэл хэлнэ. Тэр үед Ванг их ядарсан харагдана. Гэхдээ камерын голдуу пүүзийг нь л харуулна. Хардаа ямар гоё пүүзтэй вэ гэдэг шиг. Одоо хүмүүс тэр охиныг яагаад ийм хайп аваад байгааг харах
гэж байна. Эхний харцаар тэр охиныг жаахан амар сонин нэг панч идчихэд бүр баярлаж байгаа юм шиг царай гаргана. Чи юу гэсэн үг вэ гэмээр гэхдээ оф твит нь гоё байсан шүү. Тэр хамгаалагч руу дайрна. Ванг булта дайрна. Тэр охины цохилтуудыг зориуд авч байгаа юм шиг. За энэ охин чи ямар сонин хачаа охин бэ? Ард талд нь байсан нэг залуу хүртэл юу болоод байна гэсэн царайтай. Бүр заваан болчихлоо. Тэгээд тэр охин хүн чон шиг харагдана. Вангийг маажин. Гэхдээ дараа нь хийсэн зүйл нь бүр амар юу хийгээд байгаа юм бэ гэмээр энэ одоо их сонин үзэгдэл заваан зүгээр л заваан. Дулаан дуусах шахана. Яагаад гэвэл нэг хүн тэр охиныг бүрэн хувирхаас нь зогсоосон. Тэгээд энэ удаа түр эвлэрсгэгийг шийддэг. Гэхдээ тэр охины дахиад гарч ирнэ гэж мэдрэгдэж байна. Дараагийн удаа бол тэр дайсан биш бүр найзууд болох юм билүү. Ванг явсны дараа тэр хүн багийнхаа мишнийг тэр зогсоон гин. Күү осолд орчихлоо. Юу болсон юм бол гэж бодтол юу вэ гэмээр амар юм болсон байлаа. Гэхдээ дахиад нэг сүүлчийн тулаан байна. Энэ Twitter дээр viral болсон тулаан. Бараг анимашны бүх мөнгийг энэ хэсэгт хийчихсэн юм шиг. Энэ хүн бусдаас өөр тэр хүчээ биш техникээр тулддаг. Ванг дайрн тэр хүнийг зүгээр л Бэйжиг гин. Бэйжи шууд гидсрүүн лоу кик өгнө. Ванг дахиад дайртал агаарын цохилт Бэйжи цохилтыг дэвлэкийн кикигийн дооч хийснийхэн дараа үсрээд хөл рүү шүүрдэнэ. Тэгээд дэлгэцэн дээр куб эффект гарах үед анимашн тим үнэхээр мөнгө авч байгааг мэдрэгдэнэ. Бэйжи 100 тийш хөдөлгөн тэгээд шууд байрлалаа сольчихно. Бэйжи Вангийн гарыг алгадаад өнгөрнө. Дараа нь Ванг тохиогоороо зөхөх гэж байтал Бэйжи хаачна контр хийх гэж оролдоно. Гэхдээ Вангч бас сайн хамгаална. Панчийг нь дооч хийгээд Бэйжи ирүүрүүн зөхнө. Гэхдээ Бэйжи одоо хүртэл зүгээр. Ванг өөрөө кик хийх гэж оролдохдоо Бэйжи түүнийг шийдчихэв. Тэр үед Бэйжи ямар нэгэн прешшер өгч байгааг хараарай. Яг 2016 оны Варисын багшиг хизээс зогсохгүй дайралт хийж байна. Нэг сип кик хийх гэж байгаа юм шиг хуурчгаад шууд ирүүрүүн зөхнө. Ванг бүр суугаад унчихлаа. Гэхдээ Вангийн бадал IQ бас л өндөр. Тэр хувин шиднэ. Бэйжи тэрийг дооч хийн. Үнэхээр амар авристтай. Бараг огт зохиолохгүй юм шиг. Бэйжи рол хийгээд кикээс нь бултна. Гэтэл Ванг ханаас усаж ирээд өшөглөн. Тэр бол ёстой өвдөн гэдэг нь харагдана. Бэйжигийн бүтэн бие эргэчихсэн ч хурдан recover хийчихнэ. Ванг модчиг шидэхэд Бэйжи барьж аваад буцаад шидэн. Тэгээд бүр тата шиг эргэдэг атак хийн. Үнийг хэлэхэд Бэйжи эхний үеэр амархан авлаа. Тэр бараг нэг удаа цохиулаагүй. Ванг чи арай л илүү хичээх хэрэгтэй гэдэг шиг. Вангийн нүд рүү цоо ширтэн шүү дээ гэж айлах маягтай. Гэхдээ тэр юу ч хийсэнгүй. Бэйжи одоо дефенс одоо ч амар. Панч комбо блокийн кикийн чаана. Дараа нь халааснасаа нэг юм гаргаж ирнэ. Ванг тэрийг нь өшөглөн холдуулаад Бэйжи шууд хат шүүрч авна. Ванг бас тэрийг нь хол өшөглөнө. Бэйжи нөгөө унсан юм авах гэж байхад Ванг үгүй гэдэг шиг боломж өгөхгүй. Ханах хагарах Ванг тоосыг нь өшөглөж Бэйжи гар руу чиглүүлнэ. Энэ бол жинхэнэ IQ батал байлаа. Тэгээд Ванг ойртож очиод Бэйжигийн кикийг агаарт нь барьж авна. Гэхдээ Бэйжи C-sub шиг хөдөлгөөн хийж мултарна. Дахиад орчны юмыг ашиглаж байна. Ванг сайд кик өгнө. Гэтэл Бэйжи нэг юмнаас савж эргээд дайрна. Тэр юм чинь яагаад тэнд байдаг юм бэ гэмэхээр тэгээд дээш нь гарч судалтна. Бэйжи доочин бүр элегант тэгээд ногоон шилтэй зүйл eye drop байсан нь мэдэгдэнэ. Хүмүүс баян нүдрүү чинь шороо өшөглөх юм уу гэмээр. Гэхдээ тэр eye drop хэрэгсэн чинь бүр бүф авчихлаа. Нүд нь гэрэлтээд эхэлнэ. Тэгээ дахин мөргөлдөнө. Бэйжи Вангийн цээж рүү хүчтэй зөхөн хол бай гэдэг шиг. Дараа нь Вангийн ананд шидчихнэ. Гэхдээ энэ нэгin виз нэг биш эхлэн. Жишээ жижиг нөхөр нэг хүртэл орж ирж цохилт эхлэн. Бүр надад Vegeta-гийн рэп панч хийж байна. Гэхдээ тэрийг хараад 0 damage гэдгийг мэдсэн. Ямар ч нөлөө байхгүй. Бэйжи бүгдийг нь deflate хийн. Jasmine талбагаас зайл гэдэг шиг. Бэйжи үнэхээр serious болсон байлаа. Энэ бол амь насны тулаан гэдэг шиг 100% төвлөрч байна. Ванг одоо хүртэл олигтой цохилт өгч чадахгүй Бэйжи бүр тоглуулж байна. Гэхдээ эндээс байдал өөрчлөгдөнө. Ванг Бэйжи үснээс нь барьж авлаа. Үгүй ингээд ялчглаа гэж юу? Eye drop гаргаж чаддаг мөртлөө хаач авч чаддгүй юм уу? Энэ
болоод маш их оноо алдлаа. Одоо чамайг хинч респект хийж чадахгүй нэ гэмээр ичмээр байлаа. Эхэндээ байж өөрийгөө би ер нь жирийн хүн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр Вангийн нэг шууд зохилт маш аюултай гэсэн үг. Ванг хүчтэй зохино. Хэрвээ ухаантай байсан бол тэр дорн дуусах ёстой байлаа. Учир нь байж бүтэн файтын турш түүнийг зодсон шүү дээ. Мэдээж байж буцаад бүснэ. Харин үснэ бол дууссан, хайр сайхан үс. Одоо халдсан болохоос тэгтэл гинэд юу вэ? Одоо хүртэл анлок хийчихв. Энийг харсан хүн бүр өөхөх ёстой гэд тулаан бүр амар болно. Ирүү рүү хүчтэй зохино. Камер ажиллуулалт хүртэл гоё. Кик хийгээд агаарч хідэн дараа нь хэсэг бүлийг хийж байгаа юм шиг зодно. Бурхан минь түүний нүүр баг дотгошоо орчихсон ийм юм болбол насан туршдаа мартагдахгүй байх. Нүд хамар ам гэ бүгд нэг газар нийлчих шахав. Гэхдээ баажи дээврээс үсрээд Вангийн газар савна. Хүүзүүнээс нь барьж аваад хананд мөргүүлнэ. Тэгээд буцаагаа шийдчихнэ. Ванг recover хийх заавгүй. Punch dodge баруун цохилт хаана зүүнээс нь бултна. Нүүр рүү алгадна. Өсөрж ирэхэд нь блокинг. Тэгээд спин кинг ашиглан Вангийг хүчтэй өөр рүү буцаана. Дээрээс нь бид нь 5 ширхэг талисмагийн наачна. Одоо энэ юу вэ? Ванг газар ойгоод унсан ч үгүй шууд агаарт нисээд явчихна. Тэр панч нь гравити хүртэл чихэн гээ шиг дахин нэг зохилт өгөн. Тэр үед Вангийн нүүр нь жинхэнэ айц харагд. Ирүүн бүр томроод ирсэн юм шиг. Тэгээд дахиад energy blast spam эхэлнэ. Үннийг хэлэхэд энэ төрлийн movie, кино, аним дээр бараг ажилтдаггүй шүү. Амжилттай болсон тохиолдолд нэг гарын хуруунд багтааж тоологдохордоо. Гэхдээ энэ анимашн дээр сайн тал нь чек анимашн нүүрний хөдөлгөөнүүд нь маш сайн анимашн хийжээ. Дараа нь байж талисмаг ашиглан Вангийн бүхэнд болгож хөдөлгөж чадахгүй шахан болгоно. Тэгээд шууд хүчтэй панч гэхдээ power slang-ийн ойлгомжгүй юм а. Чи надад хүүц амийг минь аварсан гэж хэлэх гээд байна юу вэ? Тэгээд тулаан төгсөх гэж байна. Бажи попи техникээ дахин ашиглана. Гэхдээ Вангийн удаа амархан боловлно. Уцыг нь шүүрч аавна. Яагаад зүгээр тавьчихгүй байгаа юм бэ гэмээр үчин дараагийн зүйл бүр амар. Вангийн түүнийг яг л Paddle Bass шиг наасааш савна яла ийм ялагдлыг хүн хизээч мартахгүй байх. Гэхдээ баажи хамаагүй ямар ч байсан чамайг унгаан гин. Тэгээд өндөр дээрээс үсрэн floating талисма ашиглан бөмбөг дэлбэрнэ. За дууслаа гэж бодтол үгүй байж магадгүй сигнал муу байсан байх. Тэгтэл Ванг барилгын хажуугаас нисэн гарч ирнэ. Баажи түүнийг дэлбэлэх гэсэн чинь Ванг тэр exploring өрдний ашиглан шууд ойртон очоод Fire Fist чиг панч өгнө. Тэгээд баажи бүтэн барилгын дагуу комбо хийж доош унгаана. Баажи өөрийгөө жирийн хүн гэсэн бизтэй ийм юмд өртөө амьд үлдэх ёсгүй шүү дээ. Гэхдээ яаж игээд амьд үлдчихсэн? Ямар телепорт спел хийснийг мэдэхгүй ч өөр шин спел хайх хэрэгтэй байх. Одоо хаана нэгтээ нүцгэн гүйж яваа байх та. Гэхдээ мешин юу даалгавар дуусаагүй. Яа одоо ч аюулт байна. Ванг түүнийг байгаль газар нь очиж сурлах гэж оролдоно. Гэтэл том асуудал байлаа. Сандал дээр бомб холбоотой ёо босвол дэлбэрнэ. Тэгвэл Ванг тэрийг шууд тастаж аавна. Гэтэл энэ бүх хэн угаасаа төлөвлөгөө байсан. Тэр өөрөө Вангийн үрд хорих зорилттой байжээ. Эндээс телепорт хийж чадахгүй гин. Дараа нь уцнууд нь дараалан таслан шар цэнхэр ногоон уулан гэдэг. Гэхдээ Ванг зүгээр л бомбыг өөрийн жижиг дименшн руу явуулчихна. За асуудалгүй болоо гэж бодол үгүй байжээ. Тэр дэлбэрээд пупит дотор байсан Джеймиг бас устгахчихна. Яагаад дэлбэрчихв? Тэгээд нэг хүн би дахин алдахгүй гин юу болоод байна гэтэл нэг хүн яв аваад явчихна. Тэгээд юу гэдэг гэж чи өөрийгөө аварч чадахгүй гин. Би сая 7 хүнтэй дараалан зодолдод энэ охиныг аврах гэж ирсэн шүү дээ гэмээр тэр хүн үргэлжлүүлэн чи суперхумын ертөнцийн талаар юу ч мэдвэ. Энэ бүхний шалтгаан би өөрөө шийднэ гин. Тэгээд яваг аваа шууд алга болно. Дараа нэг эмэгтэй Ванг дээр ирэн би бол мистер Ловиг хаана байгааг мэднэ гин. Тэгээд хоёулаа сууж ярилцсан. Гэхдээ тэр эмэгтэй эхлээд нэг асуулт асууна. Та нар ямар асуулт гэж бодож байна? Solution superhuman мутант хүмүүс яагаад олон нийтэд ил болоогүй байдаг гэж бодож байна гэдэг. Банк надад хамаагүй л гэдэг бусад хүмүүстэй адилхан. Эмэгтэй яг тийм гэж хэлнэ. Бид энэ бүх хугацаанд та нарыг хамгаалж ирсэн. Банк би та нараас хамгаалагч гэж гуйгаагүй гин. Гэтэл нэг хүн босс би хэлсэн шүү дээ энэ нөхөр зүрүүд гин. Төвчхөндөө тэр эмэгтэй Вангаар 3 даалгавар хийхийг хүсэж байгаа. Тэгвэл тэр мистер Ловиг хаана байгааг хэлж өгнө гин. Ванг мистер Йоогаас гадна Жожогийн тухай мэдээлэл хэрэгтэй гин. За тэгвэл болно гэж шүрдөгөө.
Бүр амархан Вангийн хийх ажил нь бодигвард болох байжээ. Төлбөр нь 50,000. Гэхдээ эхлээд чадварыг нь шалгана. Тэгээд Вангийн нэг хар шив явуулна. Тэнд өөр олон хүмүүс бодигвард болох гэж шалгарч байсан. Довчхондоо Ванг тэнцэн. Одоо тэр баян нөхрийг хамгаалагч болжээ. Энэ хүн чухал хүн биш байх гэж нэр нь ч хамаагүй гэмээр тэгээд таны мөнгийг өөрчлөн шилжүүлсэн гин. Тохирсон 3 сая дээр нэмээд гэж ярихад банк хөөх болно гэтлөө манай ядуу хүн байгаа юм байна гэж хоолно. Ванг надад 50,000 шилсэн шүү дээ гин. Тэгвэл та мистер Вейни юм уу гэхэд тэгэхээр чамаа хуурчихсан байна ёстой амар. Бусад хүмүүс 40,000-ыг авч байхад Ванг ганцхан 60,000 орчим авч байгаа. Чамаа ингэж хуурсны дараа би чамайг зүгээр л явуулах чадахгүй гэмээр. Тэгээд төлөвлөгөөгөө тайлбарлана. Тэд нэг маск авах ёстой юм байна. Гэхдээ Вангийн Dimension Space дэлбэрэх үед Кубийн хамгийн сүүлийн хэлсэн үг нь Obsidian байжээ. Тэр цагаас хойш Куб дуграагүй. Тэгээд Ванг Action дээр Obsidian гэдэг зүйл байгааг хараад за би тэрийг авах ёстой гэж ойлгоно. Action гэдгийг нь сонсоод одоо хулгай хийхэндээ гэж бодсон гэтэл үгүй байдаг. Тэд тулдаад авах ёстой байжээ. Нэг авраг матар эсвэл аллигатор дээр хонх зүүчихсэн байна. Хонхыг нь авбал шагнал авна гин. Эхний хүн орж ирээ шууд ялагдана. Энд чинь матар биш бүр өвлөг гүйл байна гэмээр. Тэр амтан баг хүнээс 3 дахин том. 2 тухынч бас ялагдана. Харин 3 тухан бол Вангийн багийн хүн. Тэр бүр матрыг өссөн чин толгоон дэлбэрчихнэ. Ямар амар хүч чадалтай юм бэ. Тэгээд ихний мангасыг ясны дараа дараагийнх нь гарч ирнэ. Тэр 4 өөр амтныг нийлүүлсэн юм шиг амар мангас байлаа. Гэтэл Ванг нэг хүн матар дээр нунтаг цацсныг анзаарна. Гэхэндээ тэр нунтгийг матрыг ялахад тусалсан байх гэж бодсон. Гэхдээ үүндээ дараагийн асуудал үүсэхийг тулд байсан юм. Мангасыг хүмүүс барьж байхдаа Вангийг нийл ягаан өстэй охин алга болсныг анзаарна. Тэр охиныг нууцаар Тришүр Валт руу оруулжээ. Гэхдээ тэнд өөр хүн хүлээж байсан юм. Вангч бас араас нь сэм орно. Тэгээд тэнд байсан хүмүүс ялна. Гэхдээ Ванг миний болсноос ухаантай байлаа. Тэр нэг зүйлийг анзаарсан юм. Дээр байхад нөлөө нийл ягаан өстэй охин үргэлж ард нь зогсож байсан. Жинхэнэ босс хизээч бодигвардныхаа урд зогсдоггүй. Тэгэхээр тэр охин жинхэнэ босс нь байжээ. Тэгтэл main тенерийг хүрээд ирнэ. Товчхондоо тэдч бас ялагдана. Тэгээд нөгөө охин хүссэн зүйлээ аавна. Харин Ванг Obsidian-аач авчихлаа. Үннийг хэлэхэд энэ хэсэгт сториг бүр хурдтай явна. Явахынхаа өмнө нөгөө босс эмэгтэй мангасуудыг хийсэн туршилтан дээрээ очино. Тэр скролл хулгайсан шалтгаан нь өвөөгөө эмчлэх, эмээр солих байжээ. Гэхдээ мэдээж Сенистийн тэр юм байгаагүй. Тэгэхээр тэр эмэгтэй шууд зодно. Тэгтэл нэг охин буу гаргаж ирэн замаас холд гэж орилдгоо. Гэхдээ ямар ч трик байгаагүй шүү дээ. Нөгөө босс охин зүгээр л нэг гараа цээжин дээрээ тавиад түлхсэн чинь охин шууд унчихна. Ийм суул юм би хүнийг хараагүй гэмээр. Тэр хооронд Куб эцэст нь Obsidian-ыг шингэн авна. Тэгээд Вейнигийн Кубыг буцаан ажиллаж эхэлнэ. Бас апгрейд хийгээд авчихна. Дараа нь босс эмэгтэй зөрүүд мангасуудыг сул тавьж эмэг цамраагүй байдал үүсгэнэ. Гэтэл хүмүүс яагаад удаан хариу үйлдэл үзүүлж байгааг хараарай. Нэг хүний цээжийг уурчих нь гарыг нь хүртэл ичгсэн байхад хүмүүс буудаж эхэлнэ. Тэд нэр одоо ямар анхааралгүй юм бэ те? Ста сайн. Тэр хүмүүс үүсэн хүн нөгөө ертөнцөө одоо л хөдөлж байгаа юм уу гэж бодож байгаа хта хөрхий. Гэт уурлаж байгаа байх. Тэгээд Вэйни олон нөгөө охин хоёр мангасуудыг амархан дарна. Үнийг хэлэхэд тэр хүн дими өгсөн юм. Гэтэл тэд босс эмэгтэйтэй таарна. Тэр хэсэг сайн тулдсан ч 2v1 болохоор ялж чаддгүй. Тэгээд мэдээж main character хамгийн сүүлийн секундэд орж ирэн энэ бол заавал болдог зүйл гэмээр. Нэг нөхөр шууд нокаут болно. Гэтэл дахин мангасууд гарч ирэн нөгөө охин за хамтрагчдад хуулалтыг гин. Тэгээд бүгд шэв дотор орно. Тэр нь зогтох ёстой зам байжээ. Гэтэл main ten-ийн хамгийн хүчтэй нөхөр нь гарч ирнэ. Cube Master энэ хүнтэй тулдаж болохгүй өөхөх магадлал 87% гэж Cube дотроос нь хэлсэн ч Вэйни хувь чухал биш ямар ч байсан тэр биднийг явуулахгүй гин. Тэгтэл тэр нөхөр parasite-тэй болох харагдана. Гараараа бүр янз бүрийн болгож чаддаг болно. Тэгээ гараа сэлэн болгоод нөгөө охин sneaker attack хийх гэж оролдоно. Гэхдээ ямар ч эффект алга нөлөөлж чаддгүй. Зүгээр л хасар нь баг зэрэг зураас гарна. Тэгээд Вэйни шинэ скиллээ ашиглан Dwayne Best-ийн энэ Jamie хүчээ зэвсэг рүүгээ дамжуулах чадвар юм. Гэхдээ мэдээж cooldown баг байла. Хүлээх хэрэгтэй. Гэтэл Вэйни бүр анхаарал нь сарнин зогсож байла. Тэр мангас Вэйнийг шууд 4 хөл дээр нь ортол цохино.
Тэгтэл нөгөө охин орж ирээд туслана. Гэхдээ тэр мангас бараг шавж хүрсэнтэйгээ адилхан санагдана. Дараа нь новш нөгөө охин өөрөө алга болсноо ойлгоогүй байх тэр мангас толгооноос нь суурч аавна. Хамгийн амар нь тэр хийхдээ инээгээд байгаа. За дэлүүн явлаа да гэмээр юу ч болоод. Тэгээд Венер руу харахад та хоёр балархан дээ гэдэг шиг хаанаас нь грейдинг гарч ирснийг мэдэхгүй байсан зүхтах хугацаа гаргаж өгнө. Гэтэл тэр мангас хаашаа явах гээд байгаа юм бэ гэдэг шиг араас нь гараад байна. Ванг хамгаалах гэж ороод шууд газар суун. Нөгөө охин хажуу тийш нь шидчихнэ. Одоо Вэйний ганцаараа л үлдлээ. Эндээс хүчний ялгаа бүр тод харагдана. Вэйний юу ч дэмэж өгч чадахгүй. Гэтэл зэвсэг чарж дуусахад бүтэн 1 минут үлдсэн. Гэхдээ кино анимын дээр дөрүүд байдаг да. Вэйлэн хоолоор тоглож эхлэхээс эцэст нь ялагддаг. Яг л тэр үннийг хэлэхэд яагаад энэ удаа нөгөө охины мэдэрч чадаагийг ойлгохгүй байна. Гэхдээ явхад Cube Master тэр хүн айхгүй байна гин. Гэхдээ нөгөө охинч бас айгаагүй. Тэр атак дооч хийгээ шууд эхлэнгүүд нь тултна. Ванг үсэрч очиод цохилтыг хаана охин сэлмээрээ дайрхан бултна. Тэр ард нь гарч ийн. Дараа нь ханнаас үсрэн эхний өчөглөлтөө бултна. Хоёр дахь нь цохилт хаана, гурав дахь нь дайралтыг энд ницаана. Дараа нь контр хийх гэж оролдоно. Гэхдээ охин хажуу дэшээ үсэрч мултарна. Тэгтэл дараагийн хөдөлгөөн бүр шудраг биш шиг. Яагаад түүнд KG Blast байна гэмээр бүгдийг нь зүгээр л өгчихсөн юм шиг. Тэгээд тэр залуу ар нуруунаасаа сэлэм гаргаж ирнэ. Яг л тэнд байж байсан юм шиг. Cube мэж дуусан, статистик нэмэгдэх бас мөсний чадвар нэмэгдсэн гин. Ванг одоо л Cube гэхдээ 100% биш. Тиймээс 30 секундын дараа дэлбэрэн гин. Вэйн шууд дайрна. Гарын сэлмэнд нь атгаж тэгээд нөгөө охиныг хонгил руу нөгөө тал руу шиднэ. Тэр үед мэж идэвхтэй дэлбэрэл болдог. Гэхдээ тэр хүн үхээгүй байна. Cube тэр хүч маш хурдан өсөж байна. Одоо тэр чамайг барьбал чи бол шууд өхнө гин. Тэгээд Ванг хурдан зүхтах хэрэгтэй болдог. Тэр сүүлийн мөчөд өвөлтлээс мултлан нөгөө охиныг нурган дээрээ гарч суугаад хамт ус руу зүхтэн. Дараа нь босс эмхтэн түүний нэг санал тавина. ATC гэдэг нь супер хүнүүдийн ер нь бол хүмүүсийг тэмцээний бэлтгэдэг төвийн газар юм шиг ба. Эхэндээ Ванг татгалцсан. Учир нь тэр яв хайх хэрэгтэй. Гэхдээ ялагчин Жожотой уулзна гэдгийг сонсон мөхтөө шууд бодлоо өөрчлөн тэгээд зөвшөөрдөг. Эцэн түүний түүх ингээд дуустдаг. Энэ шоу жаахан гонхтой гэсэн сонирхолтой тулаануудтай төгсгөлтэй байлаа. За мэдээж яриг дараагийн season 2 нь ч юм уу гаруул оруулах болно. Тэгээ season 1-ийн та нарт таалагдсан бол миний channel-ыг like, subscribe дараад намайг дэмжээрэй. Дажгүй анимашн багс тэ. Метабиус дахин ачааллагдлаа. Энэ хүртэл үзсэн бол намайг дэмжиж donation илгээгээрэй. Мөнгө байхгүй бол like, subscribe дарснаар дараагийн бичлэг хурдан орох болно. Guess it's me. Well,